Орой минь төргий 2012 оны сонгуулийн сурчлагаа дуусгаад 5 хоног үлдээд байна. Сонгуулийн сурчлагын туршид Арцсан намын албан ёсны мэдээллийн их усүр байх олуулаа мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Олуулаа ялна шүү гэсэн сайхан ураараар өнөөдрийнхөө хөтөлбөрийг бид эхэлж байна. Өнгөрүүлсэн түүх өнөөдрийн боломж маргаашийн ирээдүй биднийх эрх чөлөөт эрүүл нийгэмд эрхтгч сайхан амьдрна гэдэг тамбид эргэлзэдгүй баян орны иргэд баян амьдрах учиртай. Олуулан ялан шүү. Ардчилсан нам. Энэ жилийн сонгуул хэд хэдэн онцлогтой. 1990 оныг иш тооцвол анх удаа холимог системээр явагдах гэж байна. Мөн улсын их хурл нийслэлийн сонгуул хамтдаа явагдана. Мөн Америк нэгдсэн улсаас авчирсан ухаалаг машинаар сонгогчдын саналыг тоолох гээд олон давуу талтай юм. За гэтэл тэр онцлогуудын нэг болох санал тоолох машиныг гацаж будалдаг. За иргэдийн өгсөн саналт нь булхаал өөр орно гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр эрчимтэй цацхоллоо. Энэ машинуудыг анархичууд худалдахдаа зөвхөн Монгол зориулж програм зохиосон эсэх нь мэдэгдэхгүй байгаа. Системд нь хэний өмч гэдэг нь бас тодорхойгүй. Ийм нэгэн өндөр үнэтэй эргэлзээ бүхий машинаар монголчууд та бид төрийн сонгуулийн хувь заяагаа шийдвэрлэх гэж. За бүр цаашлаад санал тоолох машиныг сонгуулийн ерөнхий хороонд улсын хурлын гишүүн Зандаа Хүүгийн инх болдыг шахсан гэсэн гүтгэлэгч гарах боллоо. Тиймээс олуулаа мэдээллийн хөтөлбөр энэхүү санал тоолох машины хэр найдвартай эсхийг лавлахаар сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл технологийн төвийн дарга Эрдэнэтээс дараах тодорхойлгыг авлаа. Энэ машина бол 1001 алдаа гаргадаг ийм маш сайн машин гэж тайлбарлаж оруулж ирсэн. За энэ машины найдвартай ажиллагааны хувьд бол мэдээж хэрэг компани бол өөрөөсөө 100% баталгаа өгж байгаа. За энэ машин хэрвээ буруу тоолсон юм байх юм бол бид нар бүх хариуцлагыг 100% хүлээнэ гэсэн байж байгаа. За энэ дээрээс бид нар яаж байгаа гэхээр тагнуулын ерөнхий газар мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газар манай мэдээлэл технологийн төвөөс хамтарсан ийм ажлын хэсэг гараад энэ ажиллагааг энэ машинд итгэлийг нэмэгдүүлэхэд ийм баталгаажуулж гэрчлэгээ олох ийм ажлыг хийсэн. Яг жинхэнэ сонгуульд ашиглах бодит саналын хуудсыг 51 төрлийн саналын хуудас байж байгаа. Тэр 51 төрлийн саналын хуудаснаас 20 ширхгийг хэвлүүлж аваад за тэрийг 1000 удаа уншуулхад бол бас ямар ч алдаа илрээгүй буруу тоолоогүй гэсэн үг тийм ээ. За ийм учраас бол бид нар бол энийг бас нэлээд найдвартай юм байна. Энэ бол бас зөв тоолох юм байна гэдгийг яаж бац гэрчлэгээ олгосон байна. 2012 оны нийслэлийн иргэдийн дэвшдийн хурлыг сонгох сонгуульд Арцсан намын 45 нэр дэвшигчийг ахлан орж байгаа улсын их хурлын гишүүн Улсын Баатар Батуул өчигдөр хотын дарга мөнх хоёрыг Игэл телевизийн халт мэтгэлдээнд урьсан байна. За хотын дарга харамсалтай нь ирсэнгүү. За Батуул гишүүн ганцаараа оролцож хөтөлбөр зорилго мөрийн хөтөлбөрөөр танилцуулаад өнгөрчээ. Энэ хоёрын мэтгэлцээнийг хүсэн хүлээж байсан олон үзэгчид өчигдөр твиттерээр дамжуулан мөнх хоёр даргыг мэтгэлцээнд оролцохоос сухтаасанд дургуутслаа илэрхийлж байсан юм. Гэтэл өнөөдөр зарим сайтуудаар мөнх хоёр дарга үндэсний олон нийтийн телевизээр Батуул гишүүнийг мэтгэлцээнд дуудаж гинэ гэсэн мэдээг хүчтүүрэн цацсан байна. За үнэн дээр энэ мөнх хоёр даргын өөрийнх нь дуудаж байгаа мэтгэлцээ биш. За харин үндэсний олон нийтийн телевизийн хийхээр төлөвлөсөн бүх намуудын төлөөлөл оролцдог нэвтрүүлэг юм байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Лувсанчийн баталснаар үндэсний олон нийтийн телевиз 14 нэр дэвших субъектүүдэд ижил дэх хэмжээтэй цагийг олгож сонгуулийн сурчлагыг гүн төлбөргүй хийж байгаа. За өнөөдөр 6 сарын 21-ний пүрэв гарагт за 21 цаг 35 минутаас 90 минутын бүх намуудын төлөөлөл оролцсон тийм нэвтрүүлэг мэтгэлцээ нэвтрүүлэг гарна. Газар хөгжил гэсэн сэдвээр ярилцах юм аа. Сонгуул орж байна даа. Аль нам саналаа өгөх чинь. Сонгосон нам бодсон хүн бий дээ. Өгөндөө. Сарын дараа наадам аяанд ирлээ дээ. Жухмаа жухам. Олуулаа ялсан онцгой сайхан наадам болно доо. Олуулаа ялна. Олуулаа наадна. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Булхаатай луурын юм хизээч хол явдаггүй. Ард иргэдийн амьдрал цаашлаад Монгол орны ирээдүй хаашаа эргэх вэ гэдгийг тодорхойлдог сонгуул хэмээгч хариуцлагатай зүйлийг бодлоомтуулдаг явдал түрүүчийн сонгуулиар нэрээд газар авсан байсныг шин сонгуулийн хуулиар нэлээд зэгсэлж чадсан билээ. Ингэснээр
ард иргэдийн санал шударгаар тоологддог. Тэгснээр өөрийнхөө төлөөллийг төрдөө оруулах бололцоо нэгдэж байгаа юм. За гэтэл энэ эрхийг нь бүдүүлгээр зөрчих хуучны аргаас зарим хороо хэсгийн ажилтнууд салж чадахгүй хэвээрээ байна. За Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэн Дамжин цэрэнгийн амбул зохиомлоор 2 дахин нэмэгдчихжээ. Үнэн хурдын шалгах гэхэд хэсгийн хороон дээр очиад үзсэн яг овог нэрээр 2 хүн байж байна. Тэрвиш гэдэг хүн, Навчаа гэдэг хүн. Тэ. Нийслэлийн иргэний бүртгэлийн газраас өгсөн тэр нэрээр нь бид нэр одоо нэрийг чинь өгсөн байгаа. Тэгээд тэр 2-4 хүн бичигдсэн байна гэж ийм хариу өгсөн байхгүй. Энэ улсууд ер нь хизээ орж ирсэн улсууд манай тэгээд шалгуулад цаад уучраас үсхимтэй юм л да үзээд нэг нөхөр нь тэр Навчаа гэдэг нь 11 оны 6 сард шилжиж ирсэн байна. Манай хаягаар. За тэр биш гэдэг хүн энэ 12 оны 2 сарын 8-нд шилжиж ирсэн байна. Тэгээ ийм холоор одоо холоос тэмтэрч холоос захиалж айлд хүн суулгаж 2 хүнтэй болцоход ингэж байж байгаа юм. Тэгээд энэ сонгуулийн өөр юм шиг л байж энэ тэр биш гэдэг нь өчигдөр надтай уцаар ярьсан. Уржиг дээр. Би тэр биш өнөө таны хаягаар бүртгүүлсэн гэж байна. Хаягаар бүртгүүлсэн гэсэн чинь би бол орон гэргүй хөөн уг нь хөгжмийн зохиолч хөнгөлдөө гэж байна. Шударгаас байдгийн бол нэг явж байгаад үзээд нэг сонгуулаад өөргөөгөр өгчвөл нэг 2 хүнтэй айлыг 4 болгоод байж байгаа юм чинь сая 800 мянган сонгогчтой Монгол улсын ч одоо 3 сая 600 мянган болгочиход сонгуул явуулчихад тоохгүй ийм улс төрийн залхаа хүсэх Монголд л байна гэдэг таамаглалтай би болоод энэ үнд нь гол төсөв тулгуур нь Монгол төр болчиход байна. Энэ дээр бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд сонгуулийн хэсгийн хороод маань сонгуулийн хуулийг буруу тайлбарж хэрэгжилж байгаа тохиолдлууд бол байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуулийн хэсгийн хороонд өөрийн байран дээр ил тавиад сонгогчдод танилцах боломжоор чөлөөтэй хангах ёстой. Аливаа юм зоригтой байдаг. Тэгвэл Дамжин цэрэнгийн амбул дээр тэр биш Навчаагийн 2 хүнийг ямар зорилгоор нэмж бичсэн байж таарах вэ? Ажлаа мэддэггүй иргэний бүтээлийнхний буруу юу? Аль эсвэл ард хууртаа мартсан хурам эхлэгчдийн залуу. Ямар тач үзэгчд тав хүн нэгийг одож нөгөөг тунгааж гэр бүлийн гишүүдээ хаяг дээр байгаа эсхийг ямар нэгэн зөрчилтэй эсхийг хянан шалгаж өөрийнхөө ирээдүйн төлөө зөв шударга нийгмийн төлөө идэвхтэй байгаарай гэж уриалж байна. Иргэн та улс орныхоо цаашдын хувь заяаг хинээр аль намаар төшүүлэх вэ гэдгээс шийдэх мөч ирэхэд 7 хоног үлдээд байна. За санал авах хугацаа ойртох төгөхөөр намууд бие биенлүүгээ дайрч за нэр дэвшигчдийн гутаанд оромжлж эхэлдэг нь түрүүчийн сонгуулиудаар гин биш зам босоор ирсэн. Гэвч ийм хар PR-ын арга хол явахгүй. Ийм аргад сонгогчд итгэхээ болсон. Тэгсний оронд хийх ажлаараа өрсөлдөе гэж олуулаа мэдээллийн хөтөлбөр та бүхэндээ уриалж байна. Ингээд сонгогчдын боловсрол зориулан дараах хуулийн заалтыг та бүхэндээ хүргэе. Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хууль 35-ын 29, энэ хуулийн 35-ын 15-ын 1, 35-ын 18-ын 10-т заасныг зөрчиж сонгогчдод бэлэн мөнгө эд бараа тараасныг сонгогч гэдэгт бэлэн мөнгө авсан этгээд за мөнгө авалцж байсныг харсан этгээд багтана. Сонгогч баримтаагаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг холбогдох байгууллага үнэлэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд сонгуулийн ерөнхий ороо тухайн сонгогчд бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэндээ тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож гин буруутай этгээдээр нөхөн төлөөлнө. Өөр Ханган аймгийн Арцан намын дарга асан Хасбаатар сонгуулийн сурчлагаа эхлэхээс өмнө ихэлсэн өнөөхөл мөнгө тараасан гих улиг болсон яриагаа ярьсаар л явна. Түүний гаргасан гомдлыг сонгуулийн ерөнхий хороо нягтлж үзээд хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг хэдийн гаргасан. Гэвч сонгуулийн санал авах хугацаа ойртох тусам түүний энэхүү үйлдэлийг зарим нам эвслүүд өөрсдийн гүтгэлэгдээ ашиглаж сонгогчдыг төөрүүлэх зорилгоор ташаа мэдээлэл цацх болсон нь хэрээс хэтэрсэнтэй холбогдуулан Өвөр Ханган аймгийн Ардсан намаас дараах албан ёсны мэдээллийг хүргүүлж байна. Аймгийн Монгол Ардсан намын хүмүүс Улсын хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн ороонд гомдол гаргасан байдаг. Энэ гомдол тойргийн ороо сонгуулийн ерөнхий орооныхоо гаргасан шийдвэрийг давж одоо дээдлийн байгууллагын гаргасан шийдвэрийг доод шатны байгууллага дахиж авч хэлцээд за энэ Монгол Ардсан намаас ирсэн хавсарсан баримт CD бол Арцан намаас нийслэл хасах үндэслэл болохгүй гэд шийдсэн байна. Болохгүй гэж шийдсэн. Гисэн ирнэ хоёр үзүүртэй зүйл шиг гомдолт үйлснээр тухайн Арцан намаас нийт дэвшигчдийг одоо сонгуулийн тухай хуулийн дагуу зөрчсөн хэсгийг шалгаж тагнуулын ерөнхий газар шалгуулах юм шийдвэр гаргаж байна л да. Шилжүүлж байгаа юм. Тэгэхээр бид нар энийг юу гэж үзэж байгаа нөхөр тагнуулын ерөнхий газар сонгуулийн үйл явц, сонгуультай холбоотой маргаан эднийг авч хэлцдэг байгууллага биш ээ. Энэ эрх мэдлийнх нь үнэн чинь бол асуудал хамаагүй зүйл.
Гэтэл энэ зүйлийг Монгол Ардын намын дарга Сүв Батболдын толгойд засгийн газрын шууд удирдлагын дор байдаг тагнуулын ерхий газар шалгуулах гэж байгаа тагнуулын байгууллага өөрөө улс төрийн сонгуулийн үйл явц, улс төрийн намыг шалгах үйл явц эхлэх гэж байгаа юм шүү дээ. Энэ одоо сонгуул юу хаашаа явах гээд байна гэдэг ойлгомжгүй байдал байна. Сонгуулийн тойргийн хооронд сонгуулийг шударга зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж, хууль зөрчсөн альбаа үйлдэлийг дасан зогсоох үүрэгтэй. Гэтэл улсын их хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны дарга гончигдорж, тойргийн хорооныхоо шийдвэрийг зөрүүтэй тайлбарлаж мэдэн бодолжээ. Иймээс Өвөрхангай аймгийн ардчилсан нам улсын их хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны даргын ёс зүйн асуудлаар сонгуулийн ерхий хоронд хандхаар шийдвэрлэснээ мэдгдлээ. Цагаа. Та бэлэн мөнгөтэй болоо юу? 333 мянга авсан юм аа. Чамд ямар хамаатай? Гү цагаагүй. Та одоо насан турштай ашиг болох хувьцаага ийм хямдхан өгсөн юм уу? Аа? Гү би хувьцаа тай штэ. Гү чи юу яриад байгаа юм бэ чи? Гү цагаагүй. Гү таны хувьцааны оронд сая төгрөг уулж өгөөл бүтнээр нь авчихсныг та одоо хүртэл мэдээгүй юм уу? Миний хувьцааг бас сургуулийн төлбөрөөр солиод авчихсан штэ. Цагаагүй. За чи явж явж. Дэмий юм ярьж амтан хүн өмүүлээд. За. Бэлэн мөнгө гээд байсан чинь өвгөн миний бас охины минь хувьцааг луйдчихсан байд шүү. Харин тийм ээ. Хүрлээ ардчилсан намын амлсан Эрдний хувийнхаа эзэн нь болчихсон байна штт. Энэ хүрлийн хүртэл учрыг олж хаа. Хүн шиг амьдрах цагч ойлтж яваа юм байна. Хамлалт биелэж эргэн бүр Эрдэнийн хувийнхаа эзэн нь болно. Хүн шиг амьдрээ, улс шиг хөгжээ. Ардчилсан нам. Одоо та бүхэндээ хөдөө орон нутагт нэр дэвшин иргэд сонгогчтойгоо уулзж байгаа Арц намын нэр дэвшигчдийн тухай багц мэдээлэлээс хүргэе. За улсын хурлын 2 дугаар тойрог Баян-Улгийн аймагт Арц намаас нэр дэвшигч Бакэ Куланда нар өнгөрсөн өдрүүдэд Алтай буян цумдын иргэд сонгогчтойгоо уулзсан намын мөрийн хөтөлбөрөөр танилцуулгын зэрэгцээ нутаг оргон тулгамдж байгаа асуудлаар харилцсан санал бодлоо ярилцсан байна. Баян-Улгийн аймгийн эдгээр сумдын хүн зон нутаг орондоо амьдрахад хамгийн ихэд тулгамдж байгаа зүйлүүд нь ажилгүйдэл, ядуурл, мөн малыг эрүүлжүүлэх асуудлууд гэж байна. За хэдийгээр энэ нутагт ихтэй сургууль төгсөн эрдэм ном сурч нутаг орондоо ажиллахаар ирсэн залуус олон ч ажлын байр байхгүйгээс гэртээ сууж байна. Дээрх тулгамдсан асуудлуудыг шийдэх талаар Арц намын мөрийн хөтөлбөр тусгагдсан. Тэдгээрийг нэр дэвшигчид нутгийн олондоо дэлгэрэнгүй танилцуулж байна. Баян-Улгийчүүд Арц намаас илгээгдсэн Бакэ Куланда нарыг талархан хүлээн авч дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Автаа сумын нийт эмэгтэйчүүдийн өмнөөс бид бүхэн таны төлөө та бидний төлөө итгээрэй гэж хэлмээр байна. 5 аймгийн одоо энэ Бэкода аймаг сумын одоо өнөөдрийн хөтөлбөрийн хэр хайпун маш өгцөн. Энэ тал бүхэн одоо мал эмнэлэг үйлчлэгийн албаны усудаа энэ үлдээ холбоотой ажиж мачтай анхаарал тавьсан юу тийм болов та бүгд маань одоо мөрөг хөтлөө энэ асуудлыг одоо тусгаж ажиллах зөв болов гэж одоо миний хувьд хүсэж байна. Та бүхэнд ажилд амжилт хүсье. Алтай сумын иргэд өмнө нь Монгол Ардын намыг олон удаа дэмжиж ирсэн боловч өнөөдрийн хүртэл нутаг оронд нь тулгамдсан асуудлууд нь шийдвэрлэгдсэнгүй. За альва зүйл зөвхөн танил талын шугамар явж гэнэ гэдгийг шүмжилж яасан юм. Иргэд энэ удаад Арц намд итгэл хүлээлгэнэ гэдгээ хэлж байна. Улсын хурлын сонгуулийн 11-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Бат Эрдэнэ тойргийнхоо сумуудад ажиллаж сонгогчдоо намын болон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөр тайлбарлан таниулах ажил энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өмнө говьо өөрсдийн хүчээр хөгжүүлцгээе гэсэн уриатайгаар энэ удаагийн сонгуульд төрлөх нутагтаа нэр дэвшиж байгаа Таштамбирлын Бат Эрдэнэ тойргийнхоо ард иргэдэд мөрийн хөтөлбөрөөр танилцуулж санал хүсэлтийг нь сонслоо. Нэр дэвшигч Таштамбирлын Бат Эрдэнэ очсон сум бүрийн иргэд сонгогчид уулзалтанд өргөнөөр оролцож дэмжиж байгаагаа илэрхийлж өндөр сэтгэлтэйгээр өгтөө авч байна. За нэр дэвшигч Бат Эрдэнийн сүүлийн 7 хоногт ажилласан Өмнөговь аймгийн баруун сумд болох Ноён, Сэврэ, Булган сумд за уул уурхайн асуудалгүй бүс нутаг хэдий ч за байгалийн үзэсгэлэнт газраа түшиглэн аялал жуулчлалыг бүрэн хөгжүүлэх боломжтой сумд юм. За Ноён сум гэтэл байгалийн үзэсгэлэнт тогтолцоо түшиглэн за аялал жуулчлалыг өргөн хэмжээнд хөгжүүлэх боломж бий. Монголын бүхэл салбарт өнөөдөр анхаарал татж байгаа шиг өмнөговчууд маань өмнөөс бидний хойч үе залуучууд маань өөр ач холбогч маань Монголд дэлхийд өнөөдөр Монголын баялагын биш өнөөдөр бадамцаа хичээлдгээр өмнө говийн ухамсарт хүмүүс нь гайхагдсан анхаарлыг татсан тийм цаг үе ирнэ гэж би боддог. Тэр ирэх цагийг ойртуулахын тулд би та бүхэнтэйгээр ингэж улам ойртонсон танилцах ёстой.
Булган сумын хувьд улсдаа улаан лойлороо дэлхийд бол үлэг гөрүүлийн үлгийн нутаг гэдгээр алдартай. Энэ сумын 200 гаруй айл өөр хүнсний ногоо тариаж өрхийн хэрэгцээг хангахын зэрэгцээ аймаг орон нутаг цаашлуул улсдаа экологийн хүнсний ногоо нийлүүлэх хөдөлмөрч ард түмэн. Нийт дэвшигч Бат Эрдэнэ очсон сум бүрийн ард иргэд нутгийн хүүгээ хүндэтгэн ухтаж сонгуулийнхын ажилд амжилт хүсч алсын храдгаа дэлгэж хурдан морь үлэглэж өмнө говаа өөрсдийн хүчээр хөгжүүлэх уриалгыг нь дэмжин амжилт хүсэж байна. Өмнө нь говь алтаачууд Монгол ардын намд дангаар итгэл хүлээлгсээр ирсэн. Тэд нутаг орноо хөгжүүлэхийг, өөрчлөхийг, шинчлэхийг хүлээж байсан. Гэвч тэдний өмнө тулгамдсан асуудлууд одоо хүртэл хിവэр үргэлжилсээр байна. Тиймд энэ удаагийн сонгуулиар говь алтаачууд өөрчилсөн шиг өөрчилж, ардсан намаас нэр дэвшигч Балдан жавын ариун сан дэмжихээ илэрхийлж байна. 22 жилийн турш нэг намын хитгэн хүн говь алтай аймгийг ээлжлэн захирч байгаагийн улмаас өнөөдөр алтаачууд юу хожив, юу хөгжив гэдгийг тэднээс асууж байгаач хариулт эс олж чадна. Энэ байдлыг ардсан нам л өөрчилж, шинчилж, шинэ хөгжлийн 90 үеийг авчирна гэдэгт алтаачууд итгэж байна. Хэрвээ тэр татвар иргэдийн маань оруулсан миний цалингаас авсан та бүгдийн энэ урд цагтаар дааран байж, чичрэн байж, өнөөдөр ирээнлүү явж гахаажиж, зов зүдэрч явсан тэр татварын мөнгийг өнөөдөр Алтай хотынхоо өөрсдөө хэцүү тэр асуудлуудыг ярилцж байгаа шийддэг байсан бол бид нар нэлээд олон асуудлыг шийддэг энэ боломж бас гарч ирэх юм аа. Говь алтаачууд өнөөдөр ийм л байдалтай байна. 2008 оны сонгуулийн өмнө ч энэ асуудлууд яригдчихлээсэн. Өнөөдөр өөрчлөгдсөн зүйл огт алга. Ард түмэн энэ удаагийн сонголтоороо Алтай хотоо өөрчлөхийг л хүсэж байна. Шинэ Алтайг өөрчлөх ардсан намын мөрийн хөтөлбөрч тэдний сэтгэл нийцж байгаа гэдгийг иргэд хэлж байгаа. Улсын хурлын сонгуулийн 5 дугаар тойрог буюу Говь Алтай аймагт ардсан намаас нэр дэвшигч Балдан жавын ариун сан хэлэхдээ. Говь Алтай маань 9 мөлөг сум биш. Алтай хот гэж олон хотуудтай зэрэгцсэн хотын хөгжлийн бодлогоор тодорхойлогдож ирээдүйн рүүгээ харсан хороололтой нэгдсэн халаалтын системтэй гэрэл гээгээтэй бизнес өрнөсөн тийм том төв болно гэдэгт би итгэлтэй байна. Ийм учраас эхний гараа алтайчууд Алтай хотоо босгох ёстой гэж би үзэж байна. Өөрчлөлт шинжилтийг хүссэн алтаачууд шинэ Алтайн төлөө нэгдэж байгаагаа илэрхийлэн түүнийг батламжилж гарын үсэг зурсан юм. За энэ нь нэр дэвшигч ариун санг их зүйл хийх өндөр хариуцлага ногдож байгааг сануулсан үйл явдал болсон юм а. Facebook хэрэглэгч Монгол залуус хамтраад арчлын сүлд дуу болох хонхны дууг олуулаад дууж клип хийлгэсэн. Өнөөдөр цахим ертөнцид жинхэнэ дуйлаан тарж минут секундээр Facebook-ийн нийт жүлжээгээр түгэнд харж байна. Ардчлалыг дэмжиж өөрсдийн сайн дурын итвэх санаачлагаар бүтээсэн энэхүү сайхан бүтээлийг ардчлал нам талархаалтайгаар хүлээн авч нийт Facebook хэрэглэгчтэй гүн талархлаа илэрхийлж байна. За ингээд олуулаа мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн дугаараа Facebook-тэй хийсэн тэр сайхан уран бүтээлээр өндөрлөж байна. Олуулаа ялна шүү. Шин хардаард зүудлээ урдгаар намайг зовоо хэлэх үгийг минь богдуулж гарахнуудыг хаалхалнаа аз болж хохтугарлаа араяда норнос ирлээ толгодыг гисгээ билэглийн хонхон игшээрээ норноос бүхнийг сэрээ хөглөө намайг сэрээсээ өнгөлөх хонхны дуу өртөөлөн чурацаа хүргэн талыг дуулаарай хаяа билэглийн хон бидний хүслээ